цаана хүүхдүүд өнөөдрийн хичээлээр бид диаграм байгуулах гэсэн сэдвийн хүрээнд хичээлж болно. Өнөөдрийн хичээлийн зорилго нь болохоор өгөгдлийг тохиромжтой байдлаар бүлэглэж диаграмаар илэрхийлэх, тайлбарлах, аргачлал сурч болно. Малын насны өмнөх дугаарыг хүснэгтийн зохиох нүдэнд бичээрэй гэсэн байна. За хамтраад бичээ. 1 настай хоног бид нар хуурах гэж хэлнэ. 2 настай хоног бид нар төлөх гэж хэлнэ. 3 настай хоног бид нар зусаг гэж хэлнэ. 4 настай хоног бид нар хязаална гэж хэлнэ. Одоо ямаг нэрлэе. 1 настай ямаг бид нар ичиг гэж хэлнэ. 2 настай ямаг бид нар орлон гэж хэлнэ. 3 настай ямаг бид нар зусаг гэж хэлнэ. 4 настай хоног болохоор хязаална гэж хэлнэ. Энэ дээр 3 настай 3 ба 4 настай хонь ямаг ижилхэн нэрлэдэг байна. За одоо тэмээг нэрлэе. 1 настай тэмээг болохоор ботох гэж хэлнэ. 2 настай тэмээг торно гэж хэлнэ. 3 настай тэмээг тойлог ба гун гэж хэлнэ. За яагаад хоёр нэршлэр хийж байгаа гэхээр малыг ир юмсан хамаараад хоёр янзтай нэрлэдэг. 4 настай тэмээг болохоор гунж гэж хэлнэ. 1 настай өхрийг бид нар тоглол гэж хэлнэ. 2 настай өхрийг болохоор яруу гэж хэлнэ. 3 настай өхрийг тойлог ба гун гэж хэлнэ. За мөн адилхан тэмээтэйгээ адилхан байна. 4 настай өхрийг гунж гэж хэлнэ. Одоо адуг нэрлэе. 1 настай адуг болохоор унах гэж хэлнэ. 2 настай адуг даах гэж хэлнэ. 3 настай адуг шүтлэн гэж хэлнэ. 4 настай адуг болохоор хязаалан ба байц гэж хэлнэ. За мөн адилхан ир юмсан хамаараад хоёр янзаар нэрлэн гэсэн үг. Тэгвэл Английн 30 зурагчин малын нас болон төрлөөр нь харгалзуулж амжихад дараах байдлаар алдаа гаргасан байна. За үүнд аян хүснэгтийг уншвал 1 алдаа гаргасан 3 хүүхэд байгаа, 2 алдаа гаргасан 5 хүүхэд, 3 алдаа гаргасан 4 хүүхэд, 4 алдаа гаргасан 4 хүүхэд, 5 алдаа гаргасан 2 хүүхэд ингэж тус бүрийг нь уншуулж байгаа. За энэ дээр 15 алдсан нэгдээ 1 хүүхэд байгаа гэж ойлгоно. За үүнийг одоо бид баруун диаграм ашиглаад байгуулбал 1 алдаа гаргасан 3 хүүхэд байна, 2 алдаа гаргасан 5 хүүхэд байна, 3 алдаа гаргасан 2 хүүхэд байна, 4 алдаа гаргасан 4 хүүхэд байна, 5 алдаа гаргасан 2 хүүхэд байна, 6 алдсан 2 хүүхэд байна гэж тус бүрийг нь байгуулад өгж болно. Энэ байгуулт маань бидний хувьд олон баган тавуулж байна. Мөн адилхан байгуулахад төвөгтэй болж байна. Дараа нь төвлөх гаргахад бэрхшээлтэй болж байна. За үүнийг зохимжлоор яаж төрслөх вэ гэхээр энэ байгуулт маань олон баг тавуулж байна тийм. Одоо жишээлбэл 29 алдсан 2 хүүхэд байгаа гэвэл энэ баг маань 29 тишийг явах юм байна. Тийм учраас энийг зохимжлоор яаж байгуулах вэ гэхээр 1-ээс 3 алдсан хэдэн хүүхэд байгаа? 4-өөс 6 алдсан хэдэн хүүхэд байгаа? 7-оос 9 алдсан хэдэн хүүхэд байгаа? 12-оос 10-аас 12 алдсан хэдэн хүүхэд? 13-аас 15 алдсан хэдэн хүүхэд байгаа гэж тус бүрийг нь бүлэглэж орно. За эндээс 1-ээс 3 алдсан бүлэгт болохоор 1 2 3 4 алдааны давтамжийн нийлбэр нь 3 5 2 буюу нийлбэр нь 10 байна. За 1-ээс 3 алдсан хүүхэд маань нийтдээ 10 хүүхэд байна. 4-өөс 6 алдсан 8 хүүхэд, 7-оос 9 алдсан 5 хүүхэд байгаа. 10-аас 12 алдсан 3 хүүхэд байна. 13-аас 15 алдсан 4 хүүхэд байна. За үүнийг байгуулбал бидний байгуулт маань баган диаграм маань ийм болох нэ. 1-ээс 3 алдсан бүлэгт 10 хүүхэд байна. 4-өөс 6 алдсан бүлэгт 8 хүүхэд байна. 7-оос 9 алдсан бүлэгт 3 хүүхэд байна. 10-аас 12 алдсан 3 хүүхэд байна. 13-аас 15 алдсан 4 хүүхэд байна гэж тус бүрийг нь байгуулад өгч болно. За одоо 6-ны арга гэж байгаа. За 6-ны арга маань юу болох нь вэ гэхээр 1 гэсэн дугаарыг 1 зураасаар, 2-ыг болохоор 2 зураасаар, 3-ыг 3 зураасаар, 4-ыг 4 зураасаар, 5-ыг 5 зураасаар тус бүрийг нь тэмдэглэж өгдөг. За тэгвэл давтамж маань бидний хувьд 10 гасан. 10 маань нийтдээ 2 ширхэг давтын зураастай тэмцэн учраас 2 давтын зураасаараа бүтгэж өгч болно. За 8-ыг болохоор 5-ыг бичээд дараа нь 3 давтын зураасыг бичээд өгнө. За бүтгэл маань ийм болно. Өнөө адилхан 5-ыг бичээд өгнө, 3-ыг бичиж өгнө. 4-ыг тус бүрийг нь бичиж өгөхөөрөө 6-ны арга маань ийм болох нэ. За хамгийн их давтамжтай бүлгийг болохоор бид мод бүлэг гэж хэлнэ. За бидний хувьд хамгийн их давтагдж байгаа бүлэг маань 10 учраас эхний бүлэг байна. 10 учраас бидний мод бүлэг эхний бүлэг болох нэ.
Одоо хөгжлийг дугуйн диаграмаар дүрслэе. Дугуйн диаграм маань юу болсон вэ гэхээр нийт оролцсон хүүхдийн тоо 30 байсан. Үүнээс нэг хүүхдэд оногдох градусыг олъё. Тэр маань хэдийн тэнцвэр болох вэ гэхээр дугуй маань нийтдээ 360 градустай тэнцвэр. За тэгвэл 30 хүүхэд маань 360 градустай тэнцвэр нэг хүүхдэд хэдэн градусаар оногдох вэ? Тэгэхээр 360-ыг 30-д хуваагаад нэг хүүхдэд 12 градусаар оногдно. Дугуйн диаграмаараа уг төвчийг туршлаад өгвөл нийтдээ эхний хэсэг маань 1-3 гэсэн бүлэгт 10 хүүхэд алдсан учраас дугуйн диаграмын 120% эзлэх юм байна. За нэг хүүхэд 12 градус гэхээр 10-ыг 12-оор хөвжүүлээд 120 градус нь удаж байна гэсэн. За ингээд тус бүрийг байгуулад өгөхөөрөө туршлаад болохоор дугуйн диаграм маань ийм болох нэ. Одоо чугам диаграмаараа туршлая. За чугам диаграм маань юу болох вэ гэхээр 1-3 алдсан 10 хүүхэд байна гэхээр энэ дээр ирж байна. 4-6 алдсан энэ дээр байна. 7-оос 9 алдсан хүүхэд нь 5 хүүхэд байгаа гэхээр энэ дээр байна. 10-аас 12 алдсан энэ дээр байна. 13-аас 15 алдсан хүүхэд маань энэ дээр байна гэсэн. За цэгүүдийг байгуулад хоорондоо шугамаараа холбоод өгчвөл энэ байгуулсан диаграм маань шугам диаграм байна. Цэгэн диаграмаараа дүрслэе. За цэгэн диаграмаараа дүрслэхээр 1-3 алдсан 10 хүүхэд байна гэхээр бидний цэг маань энэ дээр байх нэ. 4-6 алдсан хүүхэд маань 8 байгаа гэхээр цэг маань энэ дээр байна. 7-оос 9 алдсан 5 хүүхэд байна гэхээр цэг маань энэ дээр байна. 10-аас 12 алдсан нийтдээ 3 хүүхэд байна гэхээр цэг маань энэ дээр байна. 13-аас 15 алдсан 4 хүүхэд маань энэ дээр байна. Ингээд цэгэн диаграмыг байгуулнаа. За одоо пиктограмаараа дүрсэлбэл пиктограм гэдэг ямар нэг дүрсийг тодорхой нэг тоогоор тэмцүү гэж дүрсэлж авна. За жишээлбэл би энэ хүний дүрсийг болохоор 5 хүнтэй тэмцүү гэж авсан байна. Тэгвэл 10 зурагч маань 2 ширхэг 5 хүнтэй тэмцүү болно гэсэн. 2 дүрстэй тэмцүү болно гэсэн. За 8 зурагч маань хэдийн тэмцүү болох вэ гэхээр нэг 5-ын хүн дараа нь хөлн байх хүнийг болохоор 3 хүнтэй тэмцүү гэж авсан. За тэгвэл 8 зурагч маань ийм болно гэсэн. За 5 зурагч маань нэг дүрстэй тэмцүү, 3 зурагч маань 8 зурагчийн энүүтэйгээ тэмцүү гэсэн. 4 зурагч маань 5 бүтэн хүнтэй арай тэмцүү гэж тэ. Тийм учраас нэг гаран байхгүй хүн гэж хэлэх болно. За нэмэлт даалгавар энийг бий дааж бодороо. Анхны хичээлийн дүгнэлт. Бүхэл хэсгийн хувь хэмжээг хавьцуулахдаа дугуйн диаграм ашиглаад хоёр хувьчдын хоорондын харилцаа хамаарлыг үзүүлэх хугацааны янз бүрийн утгын тоонуудыг харьцуулах, хугацааны өөрчлөлтийг утгыг харуулахад шугам диаграмыг хэрэглэе. Хоёр хувьчдын хоорондын хамаарлын шинжилгээ үр дүнтэй байхыг шийдэх эхний алхам бол цэгэн диаграмыг зурах юм. Пиктограм дээр өгөгдлийг дүрслэхдээ эх гарч хоёр дүрсийг эргэцэн тэмдэглэхэд өчигд дамжуулан гүйцэтгэдэг. Гэрийн даалгаварт энэхүү хичээлийг бий дааж бодороо. Анхаарал хандуулсанд баярлалаа.